За одоо яана уу? За амар байна уу манайхаа орой минь хүргье. Орд уулзалт байх нь. Өсрээд ороод ирээрээ. Чи наана тохируулга хий. Чааталта. Хаана үдээ юу? Тийм. За чи. Байна уу? Хэлсэн үү хэлэг үү? Чи эхлүүлсэн юм уу? Эхлүүлээгүй юм уу? Давхарт чиглэлээр ажилтдаг юм лөө. Ажилланаа. Ажиллах хэрэгтэй. За дөрж ирчих шиг. Энэ байх. Үлдэр доор шүү дээ. За одоо өнөөдөр харин бичиж байгаа зүйлийг сарах боломжтой болчихлоо. Болж байна уу? За амар ацхан уу ахаа сонсогдож байна уу? Дуунд хэр байна? За дуу сонсогдож байгаа юм байна. За өнөөдөр Ой. Юмаа ивдэх гэдэг. хагсан тавиад байна үгүй юу? За үчи миндээ. За өнөөдрийн лайваар одоо буурлаа та юу ярих гэж бодож байна? Би өнөөдөр нэг юм асуухгүй. Томатоо шиг суух гээд. За сайн байцгаана уу? Тантай мэдлсэн байна уу? Чи миндээ амар байна уу? Сайн байна уу? Бүх зөвлөх юм байна гэдэг. Одоо ус мэдлсэн байна бод. Юу эхлээд байгаа юм уу? Эхэлсэн байна. Манад одоо 17 хүүхд хүсрээд ороод ирсэн байх шүү те. За тэгээ та мэдчилгээ хийгээд энэ үстэйгээ юун тахаа өнөөдөр ярилцахгүй. Гэт бас дээрэс нь маш их хэмжээний асуудлууд ч ирсэн байна. Тэгээд өнөөдөр жоох ихтгэлээ хоёлаа ажиллаа. Би ихэд гайхаж байна шүү. Энэ эхэлчээд байгаа мó эхлээгүй байгаа юм. Эхэлсэн байна борлоо. Одоо ингээд хүмүүс 1 2 юм бичээд дээрэс нь гар хурууны үзүүрүүд дэшээ доош явж байгаа. Тэгэхээр одоо юу яач инээж ийн гайхаж ийн гэдэг янз янз. За эхэлсэн байна. За тэгээд юу ярина гэх юм. Тантай хүмүүс мэдлээд хүүгийн сайн уу хаач ба ойрд яваа гэдэг. Ингэж таардаг байж гэдэг. За нэг ютубер битгээ хийгээч өнөөдөр нөгөө 20-нд байгаа учраас нүүр номоор фэйсбүүкээр хийгээч гэдэг нэг хүсэл тавьсан маа. Тэгээд бид нар өнөөдөр нүүр номоор хийж байна борлоо. Юу хийгээд байгаа? Сувг нь өөр байхгүй борлоо. Сувг нь өөр сувгаар хийдэгс бид хоёр. Тэгээ өнөөдөр хоёулаа ил байж байгаа сувг. Хэн харагдаад байгаа? Солонгосоос ирсэн нэг нүүр номоор орж байгаа юм гинэ. Тэгээд нөгөө вирус гэдэг нэг байгаа шүү. Корона гэдэг. Тэрний чинь бас одоо хүмүүс урьдчилан сэргийлээд хорчихсон. Тэгээд уйдж байгаа. Тэгээд нөгөөх нь нүүр номоороо хийгээж гэж гойсон учраас. Тийм тэгээд нүүр номоос хийгээч тэгээд тэр юу гэж байна. Хүсэлтийн хариуд өнөөдөр бид нүүр номоор хийж байна. Зайлуулаа. Би уул нь хайрд орсон үрд минүүдээр одоо нууц илэрхийлсэн шүү дээ. Ирээрээ та нар эрт ирсэн чинь дээр шүү гэд хэлээд байхад гэндээ. Тийм хайрд орсон үрэмнээ эртхэн ирээрээ дээ. Цаанчин аюул мангаа байгаа шүү гэж уул нь хэлээд байхад гэндээ. Яасан хожуу ирж агаад яагаад хорионд орч юм бэ? Би энэ дангөө.
энэ данги охоо сайн байгаа болохоор бидэнтэй харьцаж байгаа. Тэгэхээр зүгээрийг нь хийгээд зүгээр байж байгаарэ. Илдэг бити янгуучлаарэ. Эрхэм биеэ нандинаарэ. Тэр балжирна. Хүслийнхэн дагуу тэгвэл хүслэлтийг нь гүйцээж байгаа юм байна. Тийм ээ. Тэгээд төмөн олныхаа тусын тулд өөрийн биеийг сайн ээжж тийм аюул халдаалгаас эсэн мэндийн их нутагтан ирсэнд нь бас баяр хүргэе. Мөнөө болцсошгүй аюулыг сэрэж бусдынхаа төлөө сэтгэлж хилээж ардынхаа төлөө итгэлийг нь тээж амар амгалан сайн хоригдож байгаад гараад ирээрээ гэж. Амар амгалан сайн хоригдож байгаад гараад ирээрээ гэж. Тэгээд ахын байдлаа сайтар цэглээд цэгцсэн байдлыг сайтар тунхаглаад цэвэр нямба байж байгаад аюулгүй сайхан гараад ирээрээ. Өчрөн золгох визээ, учралдан хөөрөлдөх визээ. Яа тийм. За манай одоо гадаад байгаа хүмүүсд бас ирж ирж байгаа. Тэгээд бас юм хүнд хэцүү өвчний үе иймэрхүү юмнууд гардаг юм байна. Одоо улс орн гэдэг чинь яг хил хязгаартай өөрийн гэсэн одоо бүхэл орнуудад тийм сонин арын шингууд гардаг юм байна борлаа. Зарим орнууд ингээд одоо өвчин тусаад ирсэн хүмүүсийг тэр эмнэлгийн очиод галтчих жишээтэй. Зарим орнууд нь одоо оруулахгүй хүмүүс нь ирж яхад нь хааж боогоод хөөж туугаад гэдэг юм сэтгэл зүйн гэхэд тийм дарамт бас үзүүлдэг юм байна. Одоо өөрийнх нь нутгийн хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгэж байгаа. Тэгэхээр тийм бас гардаг юм байна их сонирхолтой. Манай монголчууд бол харин их сайхан хүлээж аваад одоо онгоцоо явуулаад тэр хүүхдүүдэд тэр авцруулаад орогийг одоо чөлөөтэй нэвтрүүлээд тэгээд нөгөө тусгаарлаад за ирүүлэн үү өвчтэй байна уу гэж тусгаарлаж байгаа. Ийм аюулын үед чинь л нөгөө төрийн чанар чинь улбаагаараас хоригдож төмний итгэл чинь яснаасаа үүзэгдэж тийм үү ахын соёлыг хэр их ухаадаг нь амьдралын үнийг хэрэд өргөдөг нь мэдэгдэж шашны байдлууд бас яаж соёлон өсгөж байгаагаар аль-альдан оноод инсээгэн тавиулж хатдаг цаг үе шүү дээ. Тийм байна. Тэгээд янз янзын юмнууд их гарч ирдэг юм байна. За дуу баг байна гэдэг чинь би чанга хашгирч ярьж байгаа үг нь. За. За дуу байна уу? Өөр нь байгаа мó? Би яриад байгаа мó? Ярихгүй байгаа мó? Тэр дуу байна гинэ. Би гэдэг чинь байна гэсэн үг. Байхгүй байна гэхлээр бас би гэх юм болов. Мэдэхгүй байна. Тэр хуруу гоцоогоод байгаа юм чинь дуу. Хуруу гоцоглоод байна гэсэн үг үедээ. За тэгээд дуу сайн байна гинэ. За тэгвэл тэр нөгөө төхөөрөмжөө солих ёстой хүүхдүүд бас ганц хоёр байгаа юм байна. За тэгээд өнөөдөр за тэгээд өнөө гарагтай сагсгэр шар бидэн хоёр нь нөгөө подкаст гэдгийг уудалж үзлээ. Нөгөө амлсан ёсоор 9 гэдэг дугаартай байдаг, 9 гэдэг явдалтай байдаг зүйлээсээ нөгөө асуултуудаа шүүн бичсэн байгаа тийм биз? Тийм. Тэгээд нөгөө подкаст хараад чи одоо эдийн хүртэл юу хийвэ? Энэ хулган жилд зориулан хийсэн үйлм байна. Ямар шуухан бай гэсэн чинь овоо гэдэг энэ онгод чинь ёстой муу онгод байдгийм байна. Яасан гэсэн чинь багангийн багшин байж нууц амраг ариг талд тийм үү. Тэг ямаан годрон энтер яриад өөрөө нь ёс зүггүй гэдэг их харлаа. Гэтэл өргөн түмэн түүнийг саашаан биширсэн байхаар нь гайхаад л байна. Харин тийм ээ өнөөдөр бид тэр одоо эхнээс ахуулаад нэлээд олон бас подкастууд хийсэн байна. Тэрнийг ингээд шалгаад үзээд эхлээд бол яг та санаанд тэгвэл амарчих та янз янз юм ярьж ингээд судар номонд ордоггүй сул сэдвээ базаж яриа гэсэн чинь барагтай ойлгохтой юм яриаггүй юм байна. За тэгээд дээрээс нь одоо манай онгодын бас одоо юу басан шалгалт ирсэн тийм Тий, ээ. ёс зүйн хороогоороо шалгуулад муу дунган аваад зэмлүүлсэн шүү. Тэгээд
бага ангийн багш юм байж чи одоо олон төмөнд үлийгээ яриад байгаа юм бэ? Үгээ бодооч чи. Тийм үү? Хоол яриаж байж жогорхоо ярьлаа чи гэж зэм хөртөөсөн. Тий. Тэгээд одоо сурагч нь гэж байж байгаа царай гэдгээд би бас зэм хүргэсэн. Бид хоёр бол өнөөдөр шалгалтандаа муу авчихад сэтгэлээр унсан байгаа. Өдөр би ууралсан бас өчигдөр гонгодоо шалгуулад надаас тэгтээ нэлээд жоох хэцүү юм асуусан л та тэгсэн чи мэдэхгүй гэсэн чинь өдөө хүртэл юу заасан чи юу сурсан ингээ бахан загсан. Тэгээд харин тийм үү ихс дээдэс онгодууд ирээд шалгалт олсон чинь би муу ба гэж нууц амраг зааж өгсөн. Одоо онгод биш вэ? Онгод биш вэ? Чамайг одоо суудал буулгаж хүний төрөл рүү чи унгаана гэдэг. Тэгээ одоо би бие хичээхгүй нэрээ бодохгүй болохоо байсан. Жаахан эвгүй юм болсон шүү. Тэгээ би бас загнуулсан. Гэтэ хин загнуулсан гинэ. Хин загнуулсан. Хар бэкээ загнуулахгүй юу да. Ёсцон зарагч онгод. Өөрөөр хэлбэл онгодууд бид чинь нэг хэсэг явж байгаад байна. Ёс зүй, хэви шинж одоо энэ орчлон ертөнцид ямар хэрэг тариаж уялдаа холбоотой ингийн хамгаалан сайхан жам дагуу үйл хийж гин үгүй юу гэж шалгуулад тэгээд тэрэндээ тэнцэхгүй бол тэнгэрээсээ хөөгддөг байхгүй юу. Тэгсэн юуг хөөгдөх яасан. Би бол улаачаас хөөгдмөр энэ тэг. Зөндөө ажиллаа гэдгсэн чинь над дээр болохоор өөр аргамж авах гээд байна. Тэгэхэд одоо надаа юу уулаачаас хөөгдөг чи амьтан болох гээд. Би хүн чи амьтан болох гээд. Тэгэхээр би хүн болох юм бол чи миний нохой болоорой гэдэг шиг юм болоод байна. Би нохой. Тэгээ удахгүй би ажилласаа халагдах гээд. Одоо тэгээд хэцүү вэ шүү. Манай хаан заяага өргөд жаахан нэр манаарай. Бид чинь уулын судар намаараа сайн үнэлгээ авдаг гэсэн энэ нөгөө цахим ертөнцөөр их наадсан гэж зэм их хүлээсэн байлнаа. Тэгээд цахим ертөнцөөр зүйтэй юм хийж гинөө чи гээд өнгө үсгсэн чинь уул нь би чинь гайгүй зүйтэй юм ярьсан чи нэрээ буруу гэсэн. Тэр нэрийг авчиад би өгсөн. Тэгсэн чи юу гинэ чи чинь нуу самраг ярьд юм уу? Юу гинэ чи алцхар хүн ярьдаг юм уу чи гээд. Тэгээ өөрө аманда багтаад шээзэндээ агуулахгүй чи юу ширээний хүүхэн гэж хашигчаад байгаа юм гээд баахан зэм хүртсэн бэлгөө тэгээд. За тэгээд гарч өгөхөө хувьд бол яг уу би өгчдөг. За тэгээд тэрний чи одоо тэр юмны тухай, энэ юмны тухай гэдэг маш сүртэйгээр хийхлээр түүхтэй. Тэгээд нэг тэрний ингээл ингэсгээл хийчихгүй гэдэг. Сул яриануудыг ингээд жоохон давслаад өгчдөг байхгүй. Тэгсэн чинь харин тэр чинь бас асуудалтай байдаг юм байна нөө. Тийм байлээ. Гэхдээ лонгодоо маш сайн өмөрсөн өнөөдөр. Харин тийм. Нөгөө бие өмөрөх ухаанаараа л үлдчихэд тэгээд гоньсон сэтгэл юм уу, үлдсэн шагнал юм уу, ямар нэг юм хуваалцах гээд хов бацгаа сууж байна тэгээд. Хуваа бацнаа. Би угаасаа ховч онгод тэгээд ховч онгодод ёс зүй жоохон муу байдаг манайхан. Тэгээд тэр ховч онгод уучаараа сорвоо дэлхийн юм хачин ямыг базаж оролддог учраас бус сайхан онгодтойгоо зүүрлэж игчээд намайг их жигшээрээ. Над чиг онгод болж болохгүй юу гэж. За тэгэхээр ийм тэнгэрийн онгодтой чи яаж одоо тэнгэрийн ажилд явах вэ? Ийм тэнгэрийн улаачтай яаж цаашаа явах вэ гэдэг юм болсон шүү дээ тийм ээ. Яг мөр бол тэгш байгаа мал да. Тийм үү? Ард түмэндээ хүслийн чигчийг нь гаргаад ан заяаны алдагдлыг нь тэнцүүлээд нь тийм үү? Мөн залгуулсан их үрсүүд нь сайн байгаад нь энэ тэнгэрийн хишиг тогтоход энэ хүслийн зүүн нийцэж байна. Хүмүүс хүсгээсээ ахуулаад зүв болж байгаа чинь сайн байна гэдэг унаа аваад тэр оноогоо шалгуулах гэсэн чинь үйлдэл дээрээ баригдсан.
Ямар үйлдэл хийсэн бэ чи? Яаж энэ хүүхдүүдийг одоо ийм зөв шигчтэй ухаантай болгоо гэд надад нэг бичлсэн шалгалт ирсэн чи гарчхан дээр унчихсан. За тэгэхээр би онгодудаа өмөрч байгаад юу үзүүлсэн. Маш олон одоо манай сонсогч нар нэвтгтэн дэмжигч нар маань 9 хүслээр сайхан бичвэр бичсэн байна. Тэрнийг явуулсан байна. Дээрэс нь бас олон юмыг ингэж ухаарч шүү. За тэгээд дээрэс нь юу хийжээ? Тэмдэглэл хөтлсөн байна. Подкаст болгон дээр, лайв болгон дээр тэмдэг төтлөөд энэ бол их маш сайхан. Тэгээд тэрнийг үзүүлж иж ингэсэн байхгүй гэж чи та хоёрын аргач бас хачин аргатай юм байна гэсэн. Харин энэ яагаад өвгөн бэ энэ подкаст хийгээд. Энэ ер нь яагаад хулган жилээс ахуулаад энэ их дэлхийн цэвэрлэгээ явагдаад. Яагаад энэ төрийн шалгалтууд, төмөний шалгалтууд яваад байгаа вэ гэхээр тийм үү. Нэг тоолол эргэсэнтэй албатайгаар одоо та нарын дараагийн 12 жил ямар шуухан амьдралтай байх вэ гэдэг маань тэнгэрт шийдэгдэж байгаамаа. Тэгээд тэрүүгээр маш олон хүүхдүүд одоо өнөөгийн одоо байгаа байдлаасаа өндөр их одоо заяа тавилан лөө. Учрах их одоо хүслийн зүйлөө одоо шат ахин очиж байгаа. Ухамжтай. Тэгээд өн заяа тавилан од хиймэр аз тавилан чинь хүсний хүнийхээ хүслийн зүйтэй хэр нийцтэй байна вэ? Тухайн хүн нь хүсэлснээ үйлдэж чадах уу? Хүсэлсэн нь жамдаа нийттэй байх уу? Үнэхээр энэ хүүхдийг өөдөөгөө амьдрах боломжоор хангах уугүй юу гэж хувь хүний шалгалт хийдэг байхгүй юу? Тэгээ би чинь нөгөө өргөдөл маягийн юм одоо хүүхдүүдэд уриалж яагаад тэнгэр рүү ихээр илгээгээд байгаа штэ. Гэсэн хүслээ хэлээрэ, бичээрэ, сүүгээ өргөөрэй гэд тэгсэн манайхан одоо энэ манай хөөрхөн балчарууд их илгээсэн нь тэгээд ямар улбаас улбаатаагаар энэ хүүхдүүд өргөд ингээд шалгасан чинь би баригдаад чи хүүхэд уриалсан юм уу хөө яаж уриалав чи гэж шалгуулсан чинь подкаст хийсэн нь баригдаад тэгээ подкаст гэж юу юм гэж ягаад тайлбарлаад үзүүлсэн чинь нуу заммараг янаг сэдв гэд нэрнээсээ унсан мөлгөө гэхдээ манай өрөөс нь тийм хүслээ сайхан чигчилжээ. Зөв зүйтэй хүсжээ. Одоо энэ 12 жилд одоогийнхоос дээшээгээ өөрийн чадамжаараа өргөн их боломжуудаар хангагдах нэ. Гагцгүй тэр боломжийг та нарт арвин ихээр өгөхөд даах уугүй юу гэдэг хүнд сорионд бас тулж ирж байна. Ухамжтай юу. Тэгэхээр энэ бол одоо ганц хөхт холботон бидэндээ ч биш хөх дэлхийд даяараа явж байгаа нэг том шуурга. Өөрөөр хэлбэл энэ 12 жилд хэн амьдрах вэ? Хэн ис амьдрах вэ? Ямар төрн орших вэ? Ямар төрн ис орших вэ гэдгийг шүүн тунгаалт явуулж байгаа учраас ийм хатуу хэцүү цаг байна. Гэхдээ шалгалт учраас тэнцэх байхаа. Ялангуяа манай хүслийн зүгээ чигчилсэн хүүхдүүд бол одоо маш олон боломжуудаар одоо ивэгдэж байгаа. Тэгэхээр одоо тэнгэрийн зарчим бол юм шүү дээ. Чамд нэг ширхэг боломж өгнө. Чи тэрийг 99% хөдөлмөрөөр тогтоо гэдэг шүү дээ. Тэгэхээр ямар ч одоо боломж байхгүй үед бол хөдөлмөрлөөд гул байдаг. Гагц боломж байхад төвнийг 99% хөдөлмөрөөр өнгөлсөн байхад суу байдаг. Тэгээд тэр суу болох боломжууд одоо шиврээ бороо шиг шимтэй сайхан буух нөхцөл нь ирээд байна. Тэгээ энтэй хамааруулаад би дараагийн 12 жил онгод байх уу, тушаал буурах уу? Хоёрын завсраар гүйж байна. Дэмжээрэй. Одоо сонгуульд нэр дэвжиж байгаа юм шиг онгод байхыг минь дэмжээрэй манайхаа. За тэгэхээр одоо бид нь бол цаашаагаа яа тэгэхээр одоо энэ хэлж байна шүү дээ. Хүслээ бичсэн шүү, өргөлөө сайн өргөж байгаа. Тэгэхээр энэ хүчээр ингэж шүү. Та нарын хүсэл одоо зөв зүйтэй байсан учраас яг энэ хүслийг чинь боломжуудаар хангах уугүй юу гэдэг одоо шуурга явж байгаа шүү хүүхдүүдээ. Тэгэхээр хүслээ маш наривчлалтайгаар тооцоотойгоор ачаад өгч байгаа боломжийг сайн зуугураад өөдөө гарцгаагаарэ. Ухамжтай юу. Өөрийн онгодууд чинь бас барьж авах аргуудыг чинь зааж өгнө. Харж мансан тэнгэрүүд чинь хүслийг чинь
толтод нь буулгаж өгнө та нарт чинь. Тэгэхээр тэрийг залхуугүй сайхан байраад залгуулсан заяагаа өөдөн татаарай. Одоо нэг их тойрог эргэлт дуусны дараах их шалгуур яваад бид нэр тэнцсэн шүү. Тэгээд тэнцсэндээ одоо дараагийн хулган жил хүрэхэд 12 жилийн их хөдөлмөрийн ай байна. Тэгээд энэ хөдөлмөрийн айгаар ямар амьдралыг бүтээх вэ гэдэг чинь та нарын оюунд буй шүү. Өөрөөр хэлбэл тэнгэр боломж өгсөн тэр боломжийг хитэн хөрөсtöд үйл хэрэг болж суу болж тийм үү орших вэ гэдэг бол одоо 1% боломжийг нөгөөд байхад 99% хөдөлмөрийг хэн гаргах вэ гэдэг одоо сориогоор бууж ирээ шүү. Эвгэрээ одоо би та нарт уулна нууцуудыг нь бас шулуун биш ч гэсэн хэлж ийсэн шүү дээ. Тийм үү боломж гэдэг нь чамд өнөө зам байдлын төлбөөр нэрээ шүү. Тэр зам байдлын төлбөө л олж аваарай. Үлдэстэн нь бол цаг хугацааны асуудал. Өөртөө тохиорсон сайхан зан ааштай болсон үед тэр боломжуудыг заавал агуулдаг юм аа. Жишг нь баатарлаг туйл бүтээх гэж байгаа хүнд зориг гэдэг зам байдаг. Тэгвэл тэр зоригийг агуулж байгаа хүнд боломж нь нэрэхэд зоригтойгоор атгаж шуутардаг байгаа юм. Суу бэлгээр аж төрөгч байгаа хүнд бол тэр ов зал гэдэг зам байдаг. Тэр ов залтай хүн бол тэр оюуны их одоо онсыг атгаж тайлдаг. Одоо тэр боломжоор хангагддаг. Тэгэхээр би тэнцэх нь яах вэ? Би угаасаа тэнцэнэ. Жохон замбраагүй гэж хасчих бол тэнцэх нь ойлгомжтой. Харамсалтай нь та нарыг уриалчихсан учраас одоо та нарыгаа яаж хариуцаж бүгднгийн болж өгвөл дийлэнхийн за шантарвал талыг нь амжилтанд хүргэх вэ гэдэг асуудалтай хутгалтаад байна л да. Ухамжтай юу. Миний хүүхдэд ухаж байна уу? Тэгэхээр маш их том амжилтын өмнө асар их зовлон байдаг гэдгийг та нар амьдралын түүхээс мэдэх үзье. Тийм биш дээ. Одоо эзэн Чингис хаан дээр л жишээ авахад тийм үү. Их суудлын өмнө өнчрөл болоод өлбөрлийг бүзэж байж авуугаа их өвлийн анхдагч оюун санааг атгасан шүү дээ. Хүний зовлон ойлгох ёстой гэдэг хаан хүний мөн зан чанарыг авахын тулд энэ зовлонг туулсан байдаг. Тэгвэл өнөөдөр бид нэр бас л хүн зоны энэ их зовлонг яаж өөрийнхөө сэтгэлд буулгаж ямар хөдөлмөр болгох вэ гэдэг сэтгэлийн зан чанараа авч заяагаан бүхлүүлэх гээд байж байна. Тэгээ энэ дээр 9 хүсэл дээр зорих чирэгдэл бүхэн чин ондоо байсан ч гэсэн ард нь итвгнэн инэрч энэ итвгэн дээр амьдарч байгаа ам бүхэнтэй чиний хүсэл яаж уягдаж уйлагдаж чи бусдыг хамгийн бага хохирлоор хамгийн их бүтээмжтэйгээр амьдралыг бүтээх вэ гэдгийг оюундаа сайтар дэнсэлж зүв чигчтэйгээр сэтгээрээ. Ухамжтай юу? За ухчихна. Тийм мэдээ хэлэх гээд би чинь зовлонгоо тоочоод байгаа юм л да. За тэгэхээр одоо боломж өгнө гэж шүү дээ, тийм ээ? Буурлаа. Тэгэхээр боломж бол ямар ч хэлбэрээр ирдэг байх нь одоо бид нар ч гэсэн энэ тэнгэрээс одоо илгээдэг энэ онгод тэнгэрүүдийн үг гэлийг ямар нэг байдлаар хөвчлөлтэй ч юм уу, гунигтай ч юм уу, уурдаа ч юм уу ямар нэгэн хэлбэрээр хүн болгонд нь л хүрэхийг хичээгээд янз бүрийн одоо асуудлуудыг ярьж эхэллээ. Тэгээд яагаад энэ болгоныг хэлсэн гэхээр бүр ихний суураас нь эхэлж бид одоо бас хэлж өгөхгүй бол хүмүүсд суурай чи хийвгүй авсан дануу замаргаа. Тэрнийг бол дуурлаа өшгөөрэй. Тэрнийг бол би одоо өөр хэлсэн. Яг тэгвэл тэр чинь шууд ийм тийм гэдэг ярил хүмүүс бас буухгүй бах юм учраас эхлээд ингээд солиотой муу гажиг юм уу ямар сони юм бэ гэд хүний нэг анхаарлыг татчихагаад тэгээд ингээд хүмүүст ойлгуулыг би өөрөө бас ямар ч мэдлэггүй байсан. Тэгэхээр тэр цаг үеэс яг ийм бүр хамгийн одоо ёроолын тэнэгч гисэн бас ингээд юм ойлгож хэлдгийг шүү гэдэг тэр цаг үе рүүгээ ингэж хэлжээж тэгээд нөгөө нэг асуултуудын янз бүрийн асуулт гаргаж ирж асууж онгодтойгоо ингэж юу ч асуусан ингээд хариулдгийг шүү онгод болгон шүү гэдэг аль болох тэр бөгөнтлийн юмнуудаа бас гаргаж ирэхэд гिचсэн. Тэгээд бас элдв янз хамаагүй юмнууд асууснууд бас миний бурал да. Гэхдээ тэр
дотроо л шигтгэх ёстой, өгөх ёстой тэр зүйлүүдээ аль болохоор өгүүлэхийг хичээж явж ирсэн шүү. Тэгээд харин энэний одоо учир шалтгаан гэхэлэр олон асуулт авч ирсэн. Тэгэхээр би тэнийг асуулаа гэхэд цаашаага ингээ хүмүүс маань сэрээд ирэхээр сайхан асуултууд ирсэн байна бүр. За тэгээд энэ их одоо нөгөө боломж буюу хувь заяаны одоо эргэлт, хувь заяаны өсөлт бууж ирэхээр онгодууд бид чинь нэлээд завгүй болно. Ягаад гэх юм бол удаан хугацаанда байгаа огтой, түмнэн, тэтгдэг, авьяас бэлэгтэй хүүхдүүдтэй тэр боломжуудыг нь атгуулахаар ихээр одоо шахаж эхэлдэг. Тэгтэн одоо юм юу гэдэг их хөв тавилангийн өмнөх жаахан ядаргаа гэдэг зүйлийг нь үзүүлэхээр маш их завгүй болдог. Тэгээ тэрнээсээ бол болоод одоо шууд ярилцалгаа хийж дийлхэ болно. Ухамжтай юу. Тэгэхээр подкастаал буюу нөгөө бэлтгэсэн яриагаа л хүргэж чадахаас ойрхон одоо шууд яриагаа хийж чадхаа болно. Так тийм шипи өгч игээд. Чи зааж өгсөн шүү. Тийм шипи тэр чинь бүр тогтцоо үг бахан буурлаа. Шипи гэдэг чинь Монгол үг шүү. За юу. Монгол үг биш шүү. Гэтэ одооний монгол үг болцсон. За юу. Тэр нэр бол зажлуур үг гэдэг байхгүй. Зажлуур. Одоо би чамд нэг юм зажлуур үгүй. Зажлах хэсгээ өөрөө мэдгэдэг. За. Бид нар болохоор шипи гэдгээр ингээ нууцаар харж юм уу эсвэл ямар нэгэн юм ингээд үлгэж аваад тэр үнийг дэлгэрүүлэхийг хэлээд байдаг байхгүй. Тэгээд энийг чи сайхан баг багасаа л хэрэглээ сурцсан үг. Тэгээд баг монголчцсан. Багшиг хуурах үзэгдэл үстэй. Багшиг хуурах үзэгдэл үстэй. Одоо үйл явдлаар нь хэлвэл тийм. Тэ. Одоо тэрийг чинь бид нар зажлуур өгнө гэдэг. Мэдээж би өөрөө багш хүн тийм үү. Тийм учраас би маш олон зажлууруудыг авч хайжсэн. Ягаад гэвэл цээжлээгүй ээжэж тэр нэг нь үнсэн самбар дээр хойгоороо бичээд ин штэ гэд хөдлөн штэ. Нэр тэр жажлуурыг одоо жишээлбэл танаа цаг үед одоо баригдчихсан тийм онц сонирхолтой шипи өгжсэн хүн ямар байдаг вэ? Тэр оюутан таних чинь ихэнх бага ангийнхан штэ. Тэднэрт ямар хөвгтэй явдал гарч ирсэн бэ? Биеийн хилэмжээр хэлэх үү? За, нүүр нь улагаалуу. Үгүй яг нөгөө би чинь ингээ урдаа хөөхд гаргацсан. Анги гэдэг билүү дээ. Бүлэг нь хойдолдоо байгаа байхгүй юу? Тэгээд би хамар даваа хаана байдаг вэ гэж асууж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингэж байгаа. Хамар даваа хаана байдаг гэж таныг асууж чи тэр хүүхэд нь хамараа эргүүлж байгаа юм уу? Эсвэл нөгөө тэр хүүхэд хамраа эргүүлсэн. Хамар даваа хаана байдаг гэхээр өөрийнхөө хамрыг заагаад эргүүлсэн юм уу? Энэ үед гэж байгаа нүүрэн дээр даваа гэж байгаа юм уу? Хамар даваа гэж. Уул нь би нэг хүүхдүүдийг ойр байгаа уул ус тийм үү? Ядахна нэг өртөө газар байгаа газруудад хин амьдэрдэг. Ямар хэрэг зовлон тохиолдол хин дээр очих гэдгийг нь ойлгуулчих санаатай жаахан газар зөөгн зааж өгдөг байхгүй юу? Тэр уул ус чин өөр ингэсэн нэртэй. Тэгээд манай хамар даваан дээр бол отч амьдардаг. Тэгээд тэр отчих руу явахын тулд хамар одоо тэрийг л асууж байгаа юм л да. Отч руу явахын тулд хаашаагаа байчих вэ чи? Хамар даваа хаана байдаг инэ гэхээр уул нь баруун ураг шагаа нэг өртөө гэж хэлэхэр ёстой байхгүй юу? Гэтэл ингэж нүүрэн дээрээ отч хайгаад унсан да. Тэгтээ бас л сэтгсэн байж та хамар даваа гэдэг чинь. Нэр миний биэнд чи хамар байдаг гэдэг ингээд болж байна. Гэх мэдээж л хөгтэй юм ихээ тохиолдно шүү дээ. Тэгээд тэн дээр хамраа илсэн хүүхд ихээр нөгөө мөр даваа, өгдөг даваа гэдэг өвдөг даваа гэд бид дээр нь баахан илж шоолсон да. За тийм байна. За тэгэхээр өнөөдөр одоо хоёул ажилдаа оръё. Би овоо засарсан байгаа үстэй. Шалгуулаад. Инээхээ багасгах хэрэгтэй, айлгүйхээ багасгах хэрэгтэй. Одоо бусад ажлуудаа албан ёсныхаа ажлуудыг ерөнхийдөө хийж байгаа. Хоёулаа нэрээ нөгөө юмбүгээ инээлээ гэж ажлаас нь авч хайчаад өөрөөсөө маш их инээгээд тэгсэн байх. Одоо ахаад хоёулаа ажиллаж хасагдаж байгаа. Тэгэхээр
Тэгэхээр инээдгүйгээр өөр улаач нар хийсэн нь дээр юм байна юу. Ер нь тийм ээ. За тэгэхээр өнөхгүй чадахгүй л да маш хэрэгтэй. Бид хоёр нөгөө нэг айлгүй нь хэтээд нэг алцгар хараацаа юм болохоор инээж л таарад байна да. Янз янзын асууж нэг. Гэхдээ хичээлдэр болохоор бол их ядардаг шүү дээ тийм ээ борлоо. Би чинь хүнд юмнуудыг заалгасаар гад тодгоо өвддөг. Тийм учраас амархлаараа жоохон ч гэсэн инээж ингэж дараагийнхаа хичээл суух ирч хүчээ авдаг. Тэгвэл одоо загнуулаад ч юм уу эсвэл тэр хүнд юмнуудыг үцээр гад ядарчдаг байхгүй. За тэгээд өнөөдөр одоо 59 69 гэдэг юм 79 гэсэн дугаарууд дээр асуултууд ирсэн байна борлоо. Тэгэхээр хоёулаа асуултандаа хариудъя. Нэгийн ч гэсэн хариулахыг бодъё. За та тэгэхээр энэ олон асуултуудыг би бичсэн. Аль асуултыг одоо ярмаар байна. Өнөөдөр одоо таны ирэх. Тэгвэл би дандаа тэнийг яриад өгөөч, энийг яриад өгөөч гэдэг ингэдэг байсан юм чи. За чи тэгвэл энийг уншаад өг. За хэцүү 12 жил ирж байгаа юм байна штэ. Дэлхийн ээжин хэн үлдэх вэ, эсвэл үлдэх вэ? Гэдэг шүүлт гэхээр энэ вирус чинь олон хүнийг авах нэ гинэ. Бусад орны онгодууд байдгүй, дээр уулзалтад дипломат харилцаа өрнөдөггүй, энэ их сонирхолтой байгаамаа гэж. За хүн төрлөختөнд онго тэнгэр байна. Хүн төрлөختөн гэхгүй амьд бүхэнд оршин байхыг хангагчд буюу онго тэнгэр дүүх оршихуй байдаг. Гохомжтой юу. Эдгээр оршихуйн одоо байгалийн тэнцэтгэлийг хадгалж байдаг. Хүмүүндний тэнцэтгэлийг одоо хүмүүн биеийг тээж үзсэн туршлагаараа одоо бид онго гэж нэрлээд байгаа, онгод гэж нэрлээд байгаа бид хангадаг. Тэгэхээр бидний гол үүрэг бол амьд амьтны ай дотороо хүмүүний хүч чадлыг өсгөж бусдыгаан энэрх чадвартай байлгахад тэмүүлж байдаг учраас хүмүүнийхэн орон зайнаас байгалыг устгах болоод гэмтээхүүл хийвэл мөн хариуцлага хүлээдэг болно. Тиймээс үр хүүхэд та болгонд одоо хариуцсан тэнгэр байдаг. Тэр нь хөх толбот нь хөр арист нь ерөөсө хамаагүй. Бүгдэнд нь оршихон ирэх байгаагийн адилаар оршихон хариуцлага байдаг юм. Тэр хариуцлагыг боломж бололтой зүй тогтол амьдралын дэгж аягаар нь хангахын тулд онгод оршихуй бүхий хүмүүнд байна. Ухамжтай юу. Тэгэхээр энэ 12 жилийн бошгон дээр бол хүслийн зүгээ хөрстөй нийцүүлж өөрийн их хүсэлэн итүгэнтэйгээ дүүцүүлсэн хүүхдүүд бол амьд үлдэндээ. Тэглээгээд ирээдүйд дүүхэ болохын зовлон бас байж л байгаа. Ухамжтай юу. Өнөөдөр чи зөв бодоснороо тэнцэж маргаашин алдаа чамд байх. Энэ нь тэгэхээр итүгнийг бүрэн аврахгүй. Зүгээр л багхан одоо бурууг буруу шааж аюулыг сэрэх хийлгэсэн хөдөлгөөн бол байх бөгөөд гэвч энэний ард нэгж хүн дээрэн бодох юм бол асар их сэтгэлийн зовлон гониг асуудал бэрхшээл байдаг бол нөгөөтэй төр ууластай гэх юм бол эргүүнэн хамгаалж чадах энэ улсын бодлогоод үзүүлж инх мэнд болоод итүгний инэрл хоёрыг хослуулан аж төрхөн ухааныг олж чадсан уу юу гэсэн бас нэг сорил байдаг юм аа. Гэт тэр сорилон одоо бид бултаараа өгөөд барыг шувтарч байна. Тэгэхээр одоо нарны илч ирэж өнөө сорилын бичил бийтэн маань байгальдан өөрөө тэнцвэргүй цаг үе ирсэн. Энэ нь хүний алдаатай үйлдэлээс улбаалаж хөхүүлгэнд орж явахгүй бол чамааран арилнаа. Гэхдээ ашиг сонирхлын улбайгаар дэлгэрж тийм үү хүний гараар хөгжих юм бол цаашаа бас нэг одоо өөр ирээдүй биднэрт бий болж болно. Өөрөөр хэлбэл одоо хорооно гэх энэ бичил биетнийг хүн дасган зохицох үлийг нь хурдцгаж тийм үү ашиг хонжоо эрх мэдэл хангамжийн тоглолтонд төлхөө ашиглах юм бол бас байгалийн жамаасан хожуу арилах явдал гарнаа. Тэгэхээр
Бид өөрөөсөө нэг хүний ашгийг бус нийт олны инх тухын төлөө оюуныг хөдөлгөж чадах юм бол одоо өөрсдийнхөө амьдралыг мөн тийм инх амгалан байлгаж чадна. Хүний оюунаас гарах асар их хүч байдаг. Тэр хүчийг бид нар орон зайд нэгтгэж чадвал буруу хүний бодол дарангуйлагдаж, зөв хүний бодол дэлгэрч тэр явдлаас олбаатайгаар үйл дэлгэрч ирээдүй мөчрүүд ургана. Гэхдээ нэг мөчр ургалаа гэд их мод болохгүй. Тийм биз? Тэр их мод болохын тулд гэрэгэн бүхний зүтгэл улас бүхний хичээлээс олбаатайгаар зангирал явагдаж байж сая их мод нь бүтэн шүү дээ. Гэвч ирээдүйн олон хувилбар байдгийн нэгтэд хамгийн муу хувилбар буюу илжирхий мөчн байгаа. Нөгөөтөдөд тэнгэр өдөө тэмүүлсэн гол мөчөр байдаг шиг хүслийн зүгээ буюу шимэн ураажгсан бас нэгэн ирээдүй байгаа. Тэгэхээр энд нийт олны хүсэл хааш чиглэхээс хамаатайгаар эрчмийн салхи үүсэж бид бурууг засаж зөвийг зөвтгөж дийлдэг юм аа. Энд л нэгж хүн нийтээрэн оюун санаагаа нэгтгэхийн асар гүн нууцаар штт юм шүү дээ. Ойлгох нь уу? Ойлгож байгаа хаа хүмүүс. Айсэл намайг пицэг ярьчихлаа гэж загнаад унах юм уу? За тэгэхээр энэтэй холбоотойгоор ингэж ийм асуулт ирсэн байна. 7 тэрбум хүн дэлхий дээр амьдардаг одоо. Тэгээд энэ одоо хүмүүс чинь бүгд онгод болох гэж ярьдаг юм уу? Бүхэнд онгод болох чадвар байдгүй. Хэдий тооны онгод байгаа вэ? Гэт ингээд иймэрхүү онгодтой холбоотой 3 асуултыг нэгтгсэн байна бодлоо. За тэгэхээр хүн бүхэнд тийм үү одоо оюуны тийм үү тусгай одоо хадгалагдах хүчин илэрхийлэх боломж байна. Нэгж хүн бүхэнд. Гагцгүй голын хатгаасаа үйл хэрэг болгож түмэндээ хүлээн зөвшөөрөгдөхүү гэдэг бошгоод авахгүй юу гэдэг нь тухайн боломжоо атгаад угзраад авирсан уугүй юу гэдэг тэл адил зүйл юм. Ухамжтай юу. Тэгэхээр бүх хүнд онгод болох боломж байдаг бөгөөд тэр боломж өөрөө яаж ирдэг вэ гэхээр чи нийт олонд хүлээн зөвшөөрөгдөх ямар оюуны онцгой хүч чадалтай вэ гэдгийг л илэрхийлэхээс хамаарна шүү дээ. За тэгвэл одоо эсрэгээр хүмүүс юм байлаа гэхэд эсрэгээр онгод болохыг зорддог гэж хүн эсвэл тэгвэл нөх хүмүүс нь бүх хүнд онгод болох чадвар байдгүй гэж асуусан байна. Бүх хүнд. За бүх хүнд онгод болох чадвар байгаа юу гэвэл үгүй ээ. Удамшлын гажигаас улбаатайгаар онгод буулгах чадвар унаж мөхөж байдаг. Тэгэхээр удамшаалаа машид сайн хичээнгүүлэн бариж байгальтайгаа зөгтсөн төгөлдөр мах бодно онгодыг буулгах боломжтой байдаг. Ухамжтай юу? Өөрөөр хэлбэл удамшлын гэмтэл хэдий ч нэ яах вэ? Им тариа болоод одоо юугаар хоол тэжээлийн дутагдлаар биеийн нэг хэсэг гэмтэж бэрхшээгдсэн байж болно. Гэхдээ удамшлын байгальдаа дассан хүч нь хэдий ч нэг өндөр байна. Түүгээр хүн онгод буулгах чадамжаа хэмжүүлдэг. Тэгэхээр цус ойртож хит холдох явдал нь онгод буулгахгүй улбаа үндэс юм болохоор бид удамшлын бодлогыг асар хатуу барихыг хичээд юм шүү дээ. За тэгэхээр энэтэй холбоотойгоор ингээд бөө тархины тухай асуулт асууж яг бөө тарих гэж одоо яг юу хэлээд байгаа юм бэ? Энэ талаар та нэг тайлбарлаж өгөөч гэж гуйсан байна. За. Одоо нэ амьд амтан бүхэн ямар нэгэн мэдрэлийн эсээс амьдрал эхэлсэн байдаг. Тэр амьдралын анхдагч мэдрэлийн эс болсон хэсэг нь хүний хувьд тэр бүү тарих гихч бяцхан эрхтэн. Түүнээс л анхны тарихны эсийн хувьсэл хөгжил явдаг учраас тэр голомт эсийг нь
бөө тарих гээд байгаа юм. Энэ нь бүх оюун амьтны тийм үү? Цэнийг дамжуулагч амьтны бүтэцтэй ижил байдаг учраас эрчим унших чадвартай хэсэг нь юм аа. Өөрөөр хэлбэл өнөө цагийн ангай хавханд боргоцоо тарих гэж яриад байгаа хэсгээс бидний тарих хөгжил үйл ажиллагаагаар салан ургаж өөр хэлбэртэй эд эс болон хувьсж идэг. Гэтэл анхдагч энэ тарихны эсийг хувьсгагч уул эс байна да. Тэр маань бүх амьтны мэдрэлийн уул эстэй адилхан байдаг учраас ертөнцийн химнэлтэй эрчмээрээ нийцэж чаддаг хэсэг нь юм. Гэвэл ойлгох нь уу? За тэгээд ингэж болгоно. Тэгэхээр энэ дээр та хэллээ шүү дээ. ертөнцийн хим гэдэг юм. Гэтэл бас хүнээс хим гарах гэдэг тийм ээ. Одоо энэ бүү тарихнаас эхлээд. Тэгэхээр ертөнцийн химийн тухай нуу хүүхнээс гарах хим. Энэ хоёрын талбар тайлбарлаж өгнө үү? За химийг тайлбарлана гэдэг асар хэцүү. Яагаад гэвэл ямар ч улсын үгийн сан дутах сэдэв. Нэрлэгдээгүй байгаа, шинжлэгдээгүй байгаа асар уудам дохионуудыг агуулсан байдаг учраас хүн бүх өнгийг нэрлэж чадахгүй байхад ертөнцийн бүх химийг илэрхийлэх боломжгүй учраас би наадхыг чинь ярьж дийлэхгүй. Ялангуяа хичнээн армун баялаг үг хэлээтэй гэж байгаа монгол хэлээрч би нэгж хэн болгоны тухай энийг мэдэрвэл ингэдэг шүү гэж тайлбарлах боломжгүй. Ухамжтай. Цус улаан өнгөтэй байдаг нь улаан хэмтэн учраас тэр. Ухамжтай. Шингэн байдгийн ужаар нь тийм үү? Өөрөө шингэн дотроо хөвөлзөж байдагтай хамаатай. Тэгвэл энэ шингэн нь ус агуулсан учраас шингэрч байгаа юм гихчлэн нөгөө анхдагч бүтэц рүүгээ тэмүүлсэн хэлбэржилт тэдний нийт зохицлын тухай угдган учраас химиг тийм үү. Ерөнхийдөө чамд ашиг тустай буюу одоогийн бие чинь төсвөрлөж чадах юм. Ашиг тусгүй буюу энэ хим нь чиний бага болоод ихийн хязгаараас хиттийдсэн хэмнэлтэй учраас чи эс мэдрэх бөгөөд мэдэрснээ нь хорлогдох гэсэн хэмжигдэхүүнээр л ярих боломжтой. Тэгэхээр орчлон ертөнцийн уудамд асар олон төрлийн хим байдагч түүнийг чи өөрийн алагнуудаараа сонсголоороо үнэрлэх амтлах мэдрэмжээр арсны хүрэлцгүйгээр тарихны энэ үг болгон дамжуулах ижил төст тохиоллуудаараа удирдах чадаж хүртэж чадаж тайлж чаддаг байх нь өөрийн чин авьяас бэлэг юм шүү дээ. Жишг нь бүжигчин хүн гэх юм бол биеийн уян хөдөлгөөнтэй байх нь мөч бүхэндээ байгаа тэр үений холбоосонд байгаа мэдрэлээ маш гүн мэдэрдэгтэй хамаатай шүү дээ. Өөрөөр хэлбэл өчүүхэн хялгасан төдий хөдөлгөөнийг ч мэдэрч чадаж байвал тэр уян хөдөлгөөн гарахын үндэс. Булчин бүхэнд нэгжилэн нарийн дохио өгөж байгаа нь уран зурахын үндэс. Энэ чинь бүгд химээр өдөрдөг юм байгаа. Ухамжтай юу. Гэтэл бүх хүн энэ химийг наривчлалтай мэдэрдэг байх нэг хэсэг газар байхад нөгөө хэсгүүд нь дутуу хөгжилтэй хിവэрэл байж байдаг шүү дээ. Ухамжтай юу. За тэгэхэд итүгний тухай ярьж болох уу гэдэг ном 69 дэх юм дээр бид нар 9-ийн тоотой дээр снэглэр итүгний тухай ярьж болох уу гэж асуусан байна. Тэгэхээр дэлхийн ээжийн тухай танаас асуусан байх нэ. Итүгэн гэж одоо юу яасан. Дэлхийн ээжийг би яаж ярих ёстой юм бол бас их авуугаа том сэдв шүү дээ. Тэгээ дайлныг ярих уу гэдгээс нь ахуулбал тийм ээ. Хамгаалах юм уу? Эсвэл одоо бүтцийн ярих юм уу? Хөдлийн ярих юм уу гэх тийм. Тэгэхээр итүгэн гэдэг л өөрөө дэлхийн ээж гэдэг нэрийг бас тэгэхээр чинь энэ дэлхий гэдэг орон зайд чинь хүмүүн та нар байдаггүй онгод бидний ч оршин тогтоохон үнц нь оршиж байгаа учраас итүгэн гэдгийг чи өөрийнхөө зүрх сэтгэлд ямар үнцэнтэйгээр төсөөлнө түүнийхээ л үнцнийг эргүүлж авна шүү дээ.
За тэгэхэд нэг сонирхолтой юу асуусан байна. Дэлхий яах гэж үүссэн юм бэ? Хин үүсгэсэн юм бэ? Гэж ингээд. Тэгээ энэ хүн бол бас ийм хүүхэд ингэж асуусан байгаа байхгүй. Хүн ер нь яах гэж хүүхэд гаргадаг? Хүүхэд гарахгүй гэж болдгоо юм уу? Яагаад заавал олон хүүхэд гарах төрүүлэх ёстой юм? Гэх мэт нэг юм бүлэг асуулт байна. Ухсангүй. Хүн ер нь заавал хүүхэд төрүүлж өсгөх ёстой юм уу? Ямар ч хүүхэд төрүүлэхгүй байж болохгүй юу? Гэт. За ийм асуудлуудыг асуусан байгаа байхгүй. За. Тэгээ дэлхий ер нь яах гэж үүссэн? Энэ байхгүй байвал яах вэ гэдэг нэг иймэрхүү. Одоо эсвэл би энэ хүнийг нас уйдсан юм болов уу гэж ингээд нэг итгэх төсөл ботсон. Тийм дург хүүхдэд дурггүй юм уу гэл ингээд нэг иймэрхүү. Тийм тэгтээ сонир өвөрмөс асуулт. Биднээс нь асууж байгаагүй юм сонир асуулт асуусан мэт лээ. Энэ 59 дугаар подкастн дээр ирсэн асуулт байна. За чи нэг зэгцэлтэй хэн шиг асуугаад байгаа. За ингэж байна. Хүн ер нь заавал хүүхд төрүүлж өсгөх ёстой юм уу? За ямар ч хүүхд төрүүлэхгүй байж болохгүй юу гэж ингэж асуусан байна. Энэ хүүхдтэй холбоотой. За. Хүүхэд төрүүлээгүй хүний сэтгэл зүйд төрлөн үзэн ядах сэтгэл зүй байдаг. Энэ нь өөрөө устгалын их болдог учраас инэрлийг огт мэдрэхгүй байх сэтгэлийн хөг нь унждаг учраас бид нар хүүхэдгүй хүнийг жаягаараа эсрэг үздэг. Хүүхэдгүй байх хүсэл сонирхолтой хүн тийм үү? Амьдралын үн цэнийг мэдэрдэггүй. Өөрөөр хэлбэл сүнс нь амьдралд тэмүүлдэггүй. Тэгэхээр энэ сүнс нь амьдралд тэмүүлдэггүй. Бие нь угаасаа хороохон мөн чанараар үргэлж өлсхийн тамилантай байхад энэ хүний цаашдын мөр хар байдаг учраас бид нар заавал тухайн хүнийг инрэх сэтгэхгүй. Оршоон тогтнож бүтээхүйн сэтгэхгүй. Итүүгнийг энэ инрэл хайрын мэдрэмжээс хуваалцах анхдагч тэр хөгөөр одоо оюун санаа сүнс бие махбодон тэтгээсэ гэж хүсдэгтэн бүх амьтныг үр хүүхэдтэй байх буюу өөрийнхөө одоо угсааг үлдээгээсэ гэж хүсдэг. Ингэж усаагаан үлдээдэггүй ямар ч бийт устгалын асар хүчээрхэг биетэй байдагаараа итүүгний хүслийн зүгээс алсардаг учраас тухайн биетийг устгалан хийж дүүргэхээс өмнө бид нар төрүүлж устгадаг. Ухамжтай юу. Тэгэхээр өөрөө үржин төлөх цаашид амьдрал тэмүүлэхгүй байх нь мөхөл гэдэг үгийг бий болгодог. Эсвэргээрээ бид нар оршил гэдэгт тэмүүлж байгаагийн хувьд мөхлийн сэтгэхүйг устгахын тулд төлжин үржихгүй бүтээхүйн сэтгэлийг анх биеэсэн бий болгох энэ их хайраас ихтэй гэж үзнэ. Ухамжтай юу. За ухамжтай энэ хүүхд энэ асуултыг дарлаа. За тэгэхээр энэтэй холбоотойгоор бас дэлхий яах гэж үүссэн юм хин үүсгэсэн юм гэж асуусан байсан. За энэ дээр одоо хүүхдүүд ярихаар гүн ухааны юм ярьлаа гэдэг би тэрийг л одоо яриа да. За тийм үү. Анх мөх хөхтөнгөр цацар хүн химнэлээр өөрийн хэлбэрийг орохторогод сатсан одоо дэлгэрүүлэхтэй өөр ямар амьдралын хувилбар байх боломжтой вэ гэдгийн одоо сонжоонд сүнсийг бий болгож сүнс нь цаашид хөгжин өөрөөр хэлбэл анхдагч төлөөсөө байнга хувьсаж сацрахын улбанд маш олон амьдралын хэлбэр бий болсон. Ухамжтай юу. Энэ амьдралын бий бололт нь эхлэх цэгээс үргэлж тэтгэлэг аваж хожим түгэх зам руугаа туршилгаа хуулан одоо сацрах учраас нарнаас итүүгэн үсэхт амьдрахын хүслийг агуулж итүүгнээс бод мах бодийг авахтан амьдрахыг хүсэж энэ амьдрал нь амьдралын ямар олон хувилбар оюуны ямар олон хувилбар байж болох вэ гэдгийг нотлохын төлөө оршоод байгаа юм. Өөрөөр хэлбэл
харь гэрэг байх юм бол тийм үү? Харь амьд бийт байна. Харь амьд бийт байх нь өөрөө амьдралын оюуны өөр хэлбэрийг үүсгэхийн төлөө оршиж байгаа гэсэн зүй тогтол байгаа юм. Энэ нь өөрөө бөө мөрөглийн одоо ертөнцийг тайлбарлах гүн ухаан юм. Тэгэхээр хүн бүхэн өөрөө байж өөрийнх нь өвөрмөц оюун ухааныг амьдрах боломжтой, бусадтай нийцэх, бусад төрлийн амьдралтай нийцэх боломжтой гэдгээл тунхаглахад амьдралын нэг өвөрмөц хэлбэрээр дархлаажаад байгаа юм. Энэ нь өөрөө онгод болох цаашлаад огторгүй ертөнцид үн цэнтэй байх тэр устдашгүй оюун ухаан байхын анхдагч юм. Харин нийтэхгүй буюу амьдралын их торлогт бусад амьд биет оюуныг устгагч байх юм бол нөгөө дахин төрлийн хуулиар боломж олгоод байгаа юм шүү дээ. Гүй наадах ч юм болохгүй. Өөрөөр хэлбэл түгэх хэлбэр оршиж болохоос хурах хэлбэр оршихгүй гэж Тэнгэр эцгийн анхдагч Бошгоос Улаанбаатаргаар хурах хэлбэрийн оюун ухааныг устгаж дахин төрүүлж, өөрөөр хэлбэл дахин түгэх хэлбэрийн оюун ухаанаа ол гэж төрүүлж хувилбаруудыг сэтгүүлдэг. Ухамжтай юм. За тэгэхээр энэтэй холбоотойгоор сая дээдлийн асуулт хамт яригдсан гэж бодлоо. Од гарыг юуны төлөө үүссэн бэ гэдэгтэй ерөнхийдөө тэгэхээр од гарыг нар дэлхий одоо хөх мөнх тэнгэр мөнх хөх тэнгэр бүгдээрээ нэгэн анхдагч сүнслэг биеэс эхэлсэн бөгөөд амьдралын өөр хэлбэр нь биежлийн өөр төрхийг үүсгэж байгаад мөн чанартай гагц сүнсний хэлбэртэй бөгөөд энэ сүнс бүхэн нь өөрийн оршихон мөнхийн тунхаг буюу ийм амьдралын хэлбэр байж болно гэдэг үнэмлэхүй чанараа олсон юм шүү дээ. Ухамжтай юм. Тэгэхээр энэнээс холбоотойгоор бид нар Христийн нөгөө бурхан ямар одоо 7 хоног ажил хийгээд биш 6 хоног ажил хийгээд 7 хоног нь амарсан гэдэг үзэл бодолтой нийцэж чаддаггүй юм. Яагаад гэхээр тэр бурхан за яг адил бурхантай гэж бодъё л да. Бид нар мөнхөх тэнгэрийг бурхан гэж бодъё. За яагаад гэвэл орчуулганд ямар ч үгийг хэрэгжилж болдгийн улбаагаар ижилдүү төстэй ойлголтуудыг нэгтгэх нь үзэх юм бол бөө мөрөглийн хувьд тийм чөлөөт сэтгэхүй гэдэг одоо анхдагч үзэл байгаа биз. Тэр чөлөөт сэтгэхүй нийт зохиолтойгоор амьдралын хувилбарыг бий болгох юм бол амьдрал өөрөөсөө бий болох зарчмаар огторгүй ертөнц ажиллаад байна гэж бид нар тайлбарлахад тэдний бурханлаг онол нь бол хэн нэгэн зохион бүтээлттэйгээр байгуулчаад ямар нэгэн одоо тулгын шаардалтанд чихээд байгаа юм. Ухамжтай. Тэгвэл буддын шашинтай ярих юм бол ухаараас ямар ч зориггүйгээр бийт үсэж байна. Ухамжтай. Тэгэхээр энэ зарлаггүй байдал энэ олон амьдралын хэмнэлтэд зохицож өгөхгүй байгаа учраас л бид нар тэр анхдагчийн санаанаас нөгөө шашин хоорондын мөргөлдөн үүсээд байгаа юм. Тэгэхээр бид нар асуудаг байхгүй юу? Тэгвэл та нарын бурхан юуны төлөө оршдог юм бэ? Манай одоо Тэнгэр гэдэг бурхан бол тийм үү? Амьдралын хэр олон хувилбар байдгийг санжин туршиж байгаа сахилахгүй хүүхэд чиг бурхан байгаа бол танаа бурхан юуны төлөө оршино гэхээр хонь болгохын төлөө оршдог гэхэд хонь альцх юм байгаа шүү дээ. Ойлгож байна. За. Тэгэхээр ийм байна. Нөгөө Библиэл дээр гардаг тийм үү? Христийн шашны үндслэл дээр гардаг. Бурхан 92 бүтээсэн. За, Адам Ев 2 бүтээсэн гэдэг. 92 бүтээсэн. За тэр эрийнхээ хавиргаас бүтнөөгүй нэг ач холбогдол байхгүй. Яг энэ нь бол хожим соёлжилтын төвшин дээр эмэгтэй хүнийг дорд үзэх сэтгэлгүй гаргаж ирээд нөгөө хүйсийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг учраас бид нар бас дуургүй. Ухамжтай юм. Ягаад гэвэл энэ бурхны одоо гүн ухааны сургаалаас хүний сэтгэхүй хөгжин гарах та ямар нэгэн байдлаар бие биедээ хорлолтой болоод байвал бид нар дургу болчихдаг. Ямар нэгэн байдлаар хүний амьдрал итүгний оршихыг одоо хөгжөөгөөд, дэвжээгээд, хадгалаад, мөнхлөөд байвал бид нар дуртай болдог шалтгаанаар тэр хавирганаас үүссэн эмэгтэй хүнд дургүй уучлаарай. Ухамжтай юм. За тэгээд тэр одоо 90 хүний хувьд бол алдаатай бүтээл болж таараад байгаа юм.
Яагаад алдсан гэхээр нөгөө бурхан туршилт хийсэн чинь алдчихж байгаа байхгүй юу? Алим өглөө тархисан чинь идчихлээ. Гэтэл чи идэж болохгүй байсан. Би чамд захиж хэлчихэд байх чинь яагаад идэж байгаа юм бэ гэд. Тэгэхээр тийм учраас та нар миний үгэнд орохгүй юм чинь зайл гэд хөөчж байгаа. Тэгэнгүүтээ зовлон тайчж байгаа. Эн чинь нөгөө урлаач хүн ширээн дээрээ ямар нэг юм хийж байгаад нөгөө сэтгэлд нь тарахгүй бол хайж байгаа та яг ижил үзэгдэл байгаа байдтэй. Тэгчээд бурхан чамд хайртай гэж сургахаар алдаатай бүтээлээ буцааж авч засах арга олох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Гэмээр төсөөлөлд оруулаад байдаг учраас бид нэр тэр сургаалд жоохон дуурайгүй. Ухамжтай юм. Тэгтэл манай бурхан бол байнгын туршигч. Тэр алдаатай байна уу, гүй байна уу хамаагүй өөрөө амьдралынхаа учрыг ол тийм үү. Чи өөрийнхөө боломжуудыг ол би иймийг олоод ингэж томхоглосон. Иннээс өөр хувилбарууд байна уу? Ингүүл мөхдөг юм байна гэж баян бид нартай туршилтаа хуваалцаж, туршилгаа хуваалцаж, хөгжүүлж, өөр боломж, өөр одоо нөхцөл, өөр сонин сайхан зүйлийг ирж байдаг тийм. Ирэлчин болчиход байдаг. Тэгээд ингээ ярихаар танаа бурхан хүүхэд гэдэг байхгүй юу? Манайхыг Одоо бөөмөрөлийн бурхныг одоо мөнхөг тэнгэрийг танаа бурхан бол хүүхэд гэж хэлдэг. Тэгэхээр бид нар бол тэгэж танаа бурхан бол төгс юм бол та нарыг хайцсан гэж хэлдэг байхгүй. Гэсэн чинь буддын шашинд болохоор бурхан ухаараасаа ямар ч зориггүй юм бүтээгээд буцаад ухаарлуу хийх гэдэг. Дахиад бас алдааны онол гараад ирнэ. Тэгэхээр энэ бүхэн хийцүү. Тэгэхээр анханасаа тэр нөгөө амьдралын зорилгыг өгүүлж чадахгүй байгаа шашинтай нөгөө ёс зүй үүсгэж амьдралын цэгц үүсгэх гэж байгаа дараагийн засаг төр. Ни хамтын амьдрал эв зохицож чадах уугүй юу гэдэг нь энэ сургуулаас үүсэх сэтгэлгээний үр дүнд шалгагддаг. Ухамжтай юм. Тэгэхээр нэг талдаа бол мөнхөг тэнгэр биднийг зөөлөгт хийж байгаа. Үнэ. Яг бол өөрөө чи сонирхоод үз, хувилбаруудаа бодоод үз, чамд ирэх чөлөө байгаа гэдэг нэг талдаа маш их аз жаргалтай. Би одоо өмнө нь давтагдаагүй ямар ч зүйлийг хийж болох нь тийм бүтээгчийн хүч надад байна гэсэн мэтгэл урамыг өгдөг. Нөгөө тал дээр алдах юм бол буюу бусад амьдралын хэлбэртэйгээ зөрчилдөх юм бол би устгагдах аюултай гэдэг сүрдүүлэгтэй. Нэг ийм сонин бурхан байгаа байна. Тэгэхээр хүүхэд бурхантай болчиход байдаг. Жохо хариуцлагагүй гэмээр юм уу? Тэгэхээр хариуцлагагүй энэ бурханд зүтгэдэг бид нар угаасаа хогийн савнд хайцсан хүмүүсийг буцааж аврах гэж хүүхдээ хайлгаж байгаа бурхан хоёрын дунд хэн сайн бай гэдэг хэрүүл гарна. Ягаад тэгэхээр нөгөө анх бурхан бол өөрөө шууд зарлиг өгж яагаад нөгөө хүмүүсээ миний зарлагыг биелүүлж чадахгүй бол гэд хогийн савнд хайцсан шүү дээ. Тэгчээ дараад нь хогийн савнаасаа олоогүй болохоор хүүхдэрээ хайлгаад тэр нь олоод тэгсэн чинь хог нь маш их үржээд ариун болчихсон. Тэгээ Есүс гэдэг хүн аргыг олохоо болихоо болоод аава болио би үхье болоо тэгээд эцэст нь татж байгаа зураглал харагддаг байхгүй тэр үлгэрийг бодохоор ухамжтай юм. Тэгэхээр энэ дээр сэтгэлгээний одоо яг надад ийм сэтгэлгээ төрүүлж байгаа юм чинь яаж засаглалын шин чанартай над сургаалч нь үлгэрч нь одоо хүмүүсийг зөв зохиостой амьдруулах вэ? Гагц хөх толботон гагц Христийн шашинтай гэхгүй нийт өмнөд яаж зохистой байдалд хүргэх вэ гэхээр тэд нэр хариулаагүй. Яг миний үед хариулаагүй одоо би хариулаасаа гэж үзэж байна. Ухамжтай юу? Манайх бол угаасаа ийм сонжин туршихын тавилантай учраас одоо сонжин туршаал амьдрахаас өөр найраагүй. Тэн дээр мөнхөг тэнгэр бол амьдралын хувилбарууд бүтээн дэлгэрүүлэгч сацарч байгаа. Тэгэхээр магадгүй бид нар ямар нэгэн савнд доо сацарж байгаа бол эцсийн хүртэл сацрах ёстой болчиход байгаа. Нэг юм хязгааргүй онолтой болчиход. Иннээсээ болж одоо шашин харандын хэрүүл гардаг. За тэгэхээр бас онцлог байна шүү дээ тийм ээ. Та бол одоо мөнх тэнгэрийг одоо шүтэн биширдэг байсан. Хүн байхтаа ч тэр онгод болоод ч тэр одоо бол та тэгэхээр мөнхөг тэнгэрийн одоо зэрэг гэсэн үг алдах гэсэн үг тийм үү. Гэтэл та бас ирчээд энэ өнөө цагийн орчин цагийн технологи тийм үү лайв хийгээд эднэрийг туршаад
өнөө цагт ингээд хөгжөөл яваад ш. Юм болгоны нь очиод болохгүй гэсэн юмнууд байхгүй болж байна тийм ээ. Болохгүй гэсэн юм байхгүй. Үзэж Болохгүй байна, тийм гэдэг ганц зүйл нь бусад орон зайлуугаа мөхлийн халдлах хийж болохгүй гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл ашиглаж болох хэрнээ мөхөж болохгүй. Тэгэхээр асар их хүнд хөдөлмөрийн одоо юм дайц өгөөд. Тэгээ тэр нь асар сонирхолтой болоод байгаа юм л да. Тэгэхээр нөгөө онгодын уйдамхай шин чанарын онол гэж байдаг штэ. Онгод яагаад хөрсдөд бууд юм бэ? Тэнгэрт уйдсан учраас та. Деважин хитрхи сайхан уужраас уйдсандаа зовлон хайж буудаг юм а гэдэг онол чинь эндээс гарч ирдэг байхгүй юу? Тийм байна. Тийм байна. За тэгтээ энэ их сонирхолтой хүмүүс явахлаар яг нарийн төвшөнд яриад байна те бид нэр товчилж ин тэгтээ өмнөжсэн. За шашны тухай түүний нөлөөллийн тухай гэж асуусан энэ хэсэг орчлоо. За тэгэхээр нөгөө түрүүн би нэг жижиг жишиг татсан тийм үү. Эмэгтэй хүнийг эрэгтэй хүний хавирганаас үүсгэсэн учраас эр хүнээс дор гэснээр хүйсийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл тийм үү. Бүтээн байгуулалтын талбар дээр эмэгтэй хүнийг дорд үүсгэх сэтгэл зүй гаргаж ирдэг. Ийм учраас яг энэ өгүүлэмжийг тийм үү. Үр дүнгээс нь олбоолаад дургүй гэж хэлээд байгаа. Яагаад гэхээр бидний хувьд бол тийм үү. Нэмэгтэй хүн, эрэгтэй хүн өөр өөрийн амьдралын хувилбар бөгөөд чадахгүй үнэмлэхэн орон зайтай, чадахгүй үнэмлэхэн орон зайтай. Эрэгтэй хүн хүүхэд хийж чаддаг хэрнээ хүүхэд тээж чадахгүй. Эмэгтэй хүн хүүхэд тээж чаддаг хэрнээ хүүхдийг хийж чадахгүй. Тэгэхээр энэ өвөрмөц байдал нь амьдралын өөр хувилбарууд. Гэтэл энэ өөр хувилбарууд маш сонирхолтой. Хос бэлэг эргэтэнтэй болоод огт бэлэг эргэтэнгүй хувилбараар гарч ирээд тэр нь үржлийн чадваргүй болбоос устчихдаг. Тэгэхээр энэ амьдралын хувилбар байнга өөрөө өөрийгөө сайжруулах гээд хувилбаруудыг байнга сайтгаж бүтэлтэй болоод бүтэлгүй оролдлогоодоос үсээд байгаа юм. Ухамжтай юм. Гэтэл бүр эсийн төвшөнд үзэх юм бол тэр чинь хүйсийн шинжгүй шүү дээ. Хуваагдлын шинжтэй. Хүйсгүй болоод байгаа юм. Гэх мэт энэ олон хувилбар үржлийн шинж чанар итүүгэн өөрийнхөө одоо мэдрэмжийг хуваалцах зас үүдэлтэй гэж бид нэр тайлбарладаг. Ухамжтай. Итүүгэн ээж нэг зүйлийг бүтээхдээ ямар юм сэтгэл, ямар сүнсний одоо хөг баяр, уйтгар гуниг, аз жаргал, зовлон гунигийг мэдэрдэг хуваалцахын тулд энэ холон өөрийгөө бүтээх мэдрэмжийг олгодог гэж. Тийм учраас хүүхдтэй байх нь чухал. Тэгж байж амьдралын үнцэн нэг зүйлээс шинэ зүйл бий болохын аз жаргалыг мэдэрнэ гэж. Тэгэхээр нөгөө орчлонгийн сацрах хуультай адилхан өөрөөсөө шинэ зүйл бий болгоод түүнийхээ бие даах чадварыг хөхүүлчих юм бол тэр нь цаашаага сацран түгэх онолтой нийцчихдэг. Нэг юм байна. Ойлгох нь үү? Илээр үлчихсэн үү? За ойлгож байгаа нь гараа өргөөрэй. Ойлгохгүй байгаа нь уурлаарай. За одоо шалгая. За шалгана гэж шүү манайхаа. Харж байна. Ойлгож байна. Ойлгоцсон гинэ. За баяр хүргэе. Би маш хэцүү юм ярьсан ойлгосон байна. Баяр хүргэе. За тэгээ сайхан манайхан чинь бичиж авахтаа сайн тэгж ягаад өшөө дэлгэрүүл сайхан бодох нь байна. Энд ирсэн одоо асуултуудаас ийм сонирхолтой асуулт асуусан байна. Тэгээд дээрэс нь бөөг өгсөний дараа хэн тосч авдаг вэ гэдгсэн байна. Одоо жишээлбэл би өгөх юм бол хэн тосч авах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Зэрэгцэн байсан хүн чинь. За. Өвөг нь тасаж авна шүү дээ. Чамайг бол газарчлнаа чамайг. Эхлээд чамайг хэдэн хонь идсний чинь арайч эрлэгт шалгуулна. Чи хоньны хав тавилан хэр их хортоогоор болоод өгөөжтэйгээр дэнслэгдэх нь. За. Ухамжтай юм. За. Тэрийг л очиж шалгуулна да. Зөвхөн хонь гэж юу? Жишээ. Жишээгээрээ. Хэрвээ аянгатай шараа юу вэ штэ? Чи ямар нэгэн нэг мөхөлд хүргэсэн. Төрөл зүйлээр нь мөхөлд хүргэсэн байл би чамайг яагаад ч аварч чадахгүй шүү. За, би ялаа алдаг. Гэхдээ тэр нь орвоодор байгаа юу? Үржлийн хуулиараа байгаа. За, ашгүй. Дийлдэхгүй байгаа. За, бай болж байна. Наадах ч болж байна. За, өөр. За, би өөр яах вэ? Миний авсан амтан гэвэл Жон Марс. Тэр нь байгаа юу? Байгаа. Улаан номонд орсон уу? Ороогүй. За, тэгвэл гайг.
За дараа. Метр. За хонь идсэн. Үхэр идсэн. Идсэн. Харууга идсэн. Идсэн. Аль аль нь улаан номонд байгаа юу? Байгаа. Улаан номонд байгаа. Улаан номд байхгүй. Тэгэхээр нөгөө мөнхийн үхлийн орон зайлуу буюу хязгаарт тоолуу нь оруулчаагүй юм чи чамайг яаж хийж яагаад би эрлэг дээр бол гайгүй аваад гарчих юм бэ? Хэрвээ чи мөхөөгч хүчсэн зүйл буюу сүүлчийн хоньыг идсэн байх юм бол би чамайг яагаад ч аварч чадахгүй шүү. Яагаад гэвэл тэр одоо хонь гэдэг амьтны итүүгэнд гүйцэтгэжсэн үүргийг чи өөрөө дахин өөр амьтан болж гүйцэтгэв. Ингэснээр амьтны хувьсэл гарч ирдэг бай. Өөрөөр хэлбэл арслан зан үгүй болсны дараа арслан зааны үүргийг гүйцэтгэх гэж өөр амьтад гарч ирсэн тийм үү? Өөр хувилбарууд гарч ирсэн. Тэгээд ингээд зарим нь устж хахад мөсөн бохоо дахиад шинээр гарч ирээд байгаа юм шүү дээ. Бүр өөр хувилбар, өөр дөр төрх бүхий амьдралын хувилбар гарч байгаа нь түүний үүргийг гүйцэтгэдэг өөр бүлэг амьтан төрөөд байгаа юм. Тэгэхээр тэр үүргэнд чи зовно. Ойлгоно уу? Тэр бүлэг амьтны үүргэнд зовж байгалийн тэнцвэр олдтол чи зовно. Тэгэхээр би тэр үед чамайг аварч чадахгүй. Ямар ч тач улаан номны амьтан идчихээгүй, өмсчээгүй, зүүчээгүй байх юм бол бусдаар бол яаж ийж яагаад нэг 60 70 жилийн албатан хөдөлмөр эрхлүүлж байгаад аваад гараад чадахгүй. За төр амас. За болох нь уу? Тий ойлгож гин үү? Цааш нь төр амас хийя. За тэгээд бид нарт 50-69 дугаар ийм подкастын асуултуудыг хариулж байгаа учраас дахиад хийнэ. За тэгээд энэ дээр бас нэг юм тайлбарлаж хэлье гэж бодож байна. Яагаад одоо намайг инээгээд байгаа юм бэ гэж. Тэгэхээр энэ дээр хим гэдэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Хэрвээ одоо онгодтойгоо би хим ижилсэхгүй байх юм бол яах вэ? Одоо бидний үйл амжилтаа явахгүй. Тэгэхээр одоо онгод маань бүх зүйлээ тайлбарлаж хэлж ярьж чадахгүй. Одоо хоёр хүн бид бодит байдал дээр ч гэсэн хоёр хүн хоорондоо ингээд муудалцаад юм уу? Хоёр хүн одоо ярих сэдв гарахгүй бол ярилцаж чаддагтай адилхан. Энэ онгодтой маш их онгодыг хөглөж, онгодыг илүү сайн яриулах, илүү сайн одоо буулгаж, илүү сайн их зүйлийг яриулахын тулд яг өөрийнхөө хэмтэй ижил хэмжээнд сэтгэл санаа зүрх энэ болгоноогоо ижил хэмтэй болгож иж тэр бол амжилтанд хүрдэг. Тийм учраас ууралсан бол бид хоёулаа ууралж ижиж тийм эсвэл одоо гуниг гутар лавил хоёулаа гуниг гутартаа уйлдгартай ингэж юм уу эсвэл инээж хөхөрж ингэж химээ маш сайн нэгтгэж байж энэ үйл явдал болдгоо. Тийм учраас энэ хүмүүс химийн тухай нэгдүгürt ойлголт байхгүй байна. Бөөгийн тухай бас энэ ойлголт бас муу байна. Тийм учраас надад бол ингээд битгий инээгээд ингээд бас хувь захиагаар ч гэсэн ирдэг. Битгий яриад байгаа чи битгий инээгээд байгаа чи наад онгод чинь л яриг гэд. Гэтэл энэ онгодыг чинь ингэж яриулж өшөө ингэж уудалж илүү сайн яриулахын тулд яг уу маш сайн инээж ижил хэмтэй болж ээж ингэж ээж өшөө дээрээс нь ярих сэдвүүдийг ингэж гулгуулж өгж ингэж хийдгээ. Хоёр одоо махан биетэй хоёр ийм бодит амьдралтай хүн ярьж байгаа биш. Энэ сүнсэн бие ярьж ийн гэдэг юмыг бас ойлгох хэрэгтэй. Ижил хэмтэй байж ич энэ маань цаашаа явдаг. Ийм учраас бас хүмүүс ойлгох хэрэгтэй. Яагаад энийг гэдэг яагаад ингээнээр би ярьж байгаа бол энгийн хүн шиг л яриад биш. Ингэсэн тэгсэн энэ төр гэд. Тэгэхээр яагаад өмнө ийм болдгоо гэвэл одоо бие өмөрөхөд ийм байгаа шүү. За үргэлж нэгдэх өмөрчлөлтний нь хоёрт нь болохоор энэ бол миний бас амралт. Өдөр би маш олон хэмжээний одоо энэ судар номнууд дээр сууж олон зүйлүүдийг хийж байна. За тийм учраас ингээд үргэлж юм марз юм яриад байхгүй шүү дээ. Жишээлбэл одоо яг энэ хим гэдэг чи өөрөө юу юм, яаж үүсдэг юм. За домч хүн байх домчин судар хийж ивэл өөр юм асуух жишээтэй гэдэг. Одоо нарийн мэрэгжлийн төвшний зүйлүүдийг ингэж ярихад яг ядарнаа олон цаг удаан хугацаагаар. Тэр үедээ би харин амрах үедээ за хүмүүст бас юм ойлгомжтой зүгээр ингэж ярьж хахаар амрыг гэсэн үднэс ярьж байгаа зүйлүүдээ бас бусдад тараа гэсэн үднэс ингэж сэтгэл гаргаж энэ лавик хийдэг шүү. Гэтэл сүүлийн үед бол нэлээд олон хүмүүс бүр ингэж захирах янзаар над руу бичдэг болсон. Чи тэрүүнийг асуу. За тэгээд ингэж хариулж хэлсэнгүү, хариултыг явуулсангүй. Чи тэрний имийг асуугаадах битгий өөрөө яриад бай, дугаа бай, инээгээд байна, чимээгүй бай. Яархан яар тэг гэд
яг одоо ингээд би өөрөө ингээд та нарт хичээл зааж байгаа юм шиг юм уу? Яг юм замбын имийг хэтэрхийг бас ингээд шаардж байна. Ийм учраас манайхан бас ийм хэмээн тухай ойлголтуудыг ойлгох хэрэгтэй байна. Өшөө дээрээс нь бүгдөө юуг ойлгох хэрэгтэй. Бөөгийнхээ нэгнүүдийг бас ойлгож авах хэрэгтэй байна. Хэмээн нэгдсэний дараа бол аль болохоор ингэж ухаж, төнхөж ямар нэгэн зүйлүүдийг ингэж асууж явж байна. Өмнө нь бол одоо хүмүүс ойлгохгүй учраас юу асуухаа мэдгүй байсан. Нэлээд олон подкастны сүүлд бол асуултууд маань нарийсаж аятайхан зүйлүүдийг асуудаг болсон байна. Өмнө нь бол би тийм зүйлээ тэр одоо юу гэсэн үг үү? Би тийшээ явмаар байна. Болох уу, болохгүй юу гэдэг иймэрхүү зүйлүүдийг бол асуудаг байсан. Одоо бол арай нарийн хэмжээнд тийм ээ асуудаг болсон байна. Дэлхийн ээжийн тухай асууж гин, бөөгийн тухай асууж гин, за тэгэл хүний амьдралын тухай асуулж гин гэдэг ингээд арай өөр асуултнууд чинь хүндэрч ирж байгаа болохоор ингэх тусмаа бол одоо бид нар сайн одоо онгодынхаа одоо бүрэн хүч чадлуудыг сайхан сонсох боломжтой болдгоо. Тэгэхээр энэ маань өөрөө хэдий хэмжээний хөдөлмөр гаргаж иж хэдий одоо асуудлуудыг хийж чадж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Бид нэр одоо бүтэн 7 жил энд бол ийм хэмжээний ярилцах хэмжээний зүйлийг гаргах гэж ихээр ажилласан гэдэг бүгдээрээ бас ойлгоцгоогоорой. За ингээд нэг 15 минут цаахан амарчаад дахиад үлдсэн асуудлуудыг асуунаа. 59, 69, 79 дээр байж байгаа асуудлуудаас ингээд түүлж бүлгэлж яагаад ярьж өгч байгаа шүү. За одоо амралт боллоо.